За тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Тэгээ магадгүй энэ бичлэг нэг урт болохгүй гэж магадгүй. Би зүгээр л яг сүүлийн үед бодож байгаа нэг бодлоо хуваалцмаар санагдаад. Тэр бодол нь юу вэ гэхээр би үнэхээр өөрөө өөрийгөө хангалтгүйгээр мэдэрч байгаа гэх юм уу? Маш дутуу байдлаар. Яг ингээд өөрийнхөө үеийн залуучууд хүмүүсийг хараа те. Үнэхээр ингээд хичээнгүй, үнэхээр мундаг байна. Үнэхээр юмсыг хийж чадж байгаа юм байна гэл яалтч өөрийгөө харахаар үнэхээр тийм амар онцгий үлээд амар хийгээд байгаа зүйл байхгүй. Ямар ч үсэн тийм дутуу дүлмэг бол биш. Гэхдээ ямар нэгэн байдлаар үнэхээр алж талаад үнэхээр гоё юм хийгээд яваад байгаа биш. Зүгээр л нэг тийм уурсгалаараа гэж хэлгэн цаашаа битээ. Зүгээр л нэг тийм надад онц гүйсэн зүйл алга гэж хэлэх юм уу. Үнэхээр ямар нэгэн зүйлийг оролдоод хийгээд хичээж байгаа ч гэсэндээ үнэхээр тийм бусд хүмүүс шиг яг тэр харагдаж байгаа хүмүүс шиг үнэхээр тэгэж алахгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Үнэхээр дутуу байгаа юм шиг. Үнэхээр хойно хоцроо тэр хүмүүс надаас хэд дахин илүү урд алхаад яг нэг тийм ирээдүйн гэрэлтэж гэх юм уу илүү ирээдүйн хувьд нэг тийм баталгаатай ч гэх юм уу за угаасаа энэ ирээдүйд угаасаа ална яг энэ чигээр явсараагаал ингээл аюу гой болно гэж боддог ч гэх юм уу. Тэгэхээр миний хувьд бол яг ингээд яг та дараагийн жил 2 жил те 5 жил тэр үедэд яг яахаач мэдэхгүй ямархуу байгаад сайн мэдэхгүй ерөнхийдөө нэг тийм яг л нэг юмдээ нэг тийм урагшлаад нэг тийм дээшээ өгсөд байгаа нэг тийм амар илт зүйл байхгүй зүгээр л нэг юм хэвэндээж гэх юм уу нэг тийм байгаад байгаа. Тэгээ тэрнээсээ болоод үнэхээр за би ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн зүйл хийгээд тэрнгээрээ ямар нэгэн байдлаар амжилт гаргаад ч юм уу тэр зүйлээрээ ингээд тийм ямар нэгэн ингээд зүйл хийгээд өөрийгөө батлах хэрэгтэй юм шиг өөрийгөө үнэхээр ингээд ямар нэгэн хэмжүүрээр ингээд өөрийгөө сайн сайхан явж байгаа эсвэл жоохон ингээд юм хийгээд тэр нүр дүнгээ өгж байгаа гэдгийг нэг тийм мэдрэх ёстой юм шиг тэгээд үнэхээр юу хийх ёстой вэ гэдгээ ингээд ойлгоод юм уу гаргаж ирч чадахгүй байх үед үнэхээр ингээд яг үнэхээр ингээд тэрний эргээгээд аягүй сэтгэл санааны дарамт гэх юм уу аягүй стресс өгдөг гэх юм уу яг ингээд за би яг ямар нэгэн зүйлийг олж хийх ёстой өөрийнхөө туртай ч юм уу өөрийнхөө чаддаг ч юм уу те тэр зүйлийг гаргаж ирээд ингээд имэ тэмээ зүйлс хийгээд бусд шиг ингээд алах ёстой ч гэх юм уу амар ингээд инх ёстой гэж бодоол тэр зүйлээ үнэхээр сайн олж чадахгүй байх үед яг тэр нь юу байж болох уу гэдэг талаараа аягүй их бодоол аягүй их шаналал ингэж явсараагаал дуусах юм шүү дээ. Магадгүй надад үнэхээр тийм хиймээр байгаа эсвэл үнэхээр нэг тийм онц хийж чадгаар зүйл ер нь байгаа билүү байхгүй бол яах вүлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар үнэхээр нэг тийм бусдын хойно хоцрогдчихсан байгаа юм шиг санагдаж байна. Тэгэл тэр хүмүүсийг хараад нэрэл ингэж хичээх ёстой ч юм уу нэрэл ийм зүйлсийг хийж үзэж турших ёстой болов уу гэж бодоол. Гэхдээ тэр зүйл нь яг үнэхээр миний хүссэн ч юм уу миний хийж чадах зүйл биш байх юм бол яг л тэр хүмүүсээс урам зориг авдаг ч юм уу хэсэг за энэ хүмүүс ийм мундаг ингэж хичээж байгаа юм байна. Би бас энэ хүмүүс шиг ингэж хичээгээд юм уу ийм болохыг хүсэж байна гэж бодоод тэгээд яг юу гэдэг газар дээрээ буугаад ингээд босоод орносоо босоод ч юм уу ингээд ямар нэгэн зүйлс хийх гэхээр үнэхээр нэг тийм яг миний хийж чадах ч юм уу хийх зүйл үнэхээр байхгүй ч гэх юм уу. Тэгээ тэр үед яг ингээл би нэрэл юу юм бол доо яах хэвээр бол доо гэл айгүй их хойно байгаа мэдэрч байна гэх юм уу. Тэгэл яг ингэдэж штэ юу хийх ёстойгоо ойлгохыг хичээгээд ч юм уу айгүй их боддог ч юм уу. Зүгээр л нэг тийм би бол зүгээр яг л гүлрөө суучдаг. Яг ингээл юу хийх ёстой бол яах ёстой бол гэл ингээл бодож байгаа л би үнэхээр яг юу хийгээд байгаа юм бол үнэхээр бусд хүмүүс ингээд юм хүсэл хийж яахад би яг яах ёстой болоо би хитрхи хойно байна. Жил ирэх тусам цаг хугацаа өнгөрсөн тэр хүмүүс надаас улам хол тасарна би үзэж чадахгүй. Би ингээд нэг хэмнэл байсаар байна. Би ингээд хөгжиж чадахгүй гэх юм уу те. Тэгэл бүр ингээд доош хараад яг ингээд суугаал гүлрүүл бодоол ингээд ховоосон болчдөг гэх юм уу. Тэгэл ерөнхийдөө нэг тийм амар хүнээс дутуу байгаа зүйл байхгүй ч гэсэндээ хүн болгоны л нөгөө нэг хийдэг хичээл ном ажил төрөлтэй ингээл хийх ёстой зүйлүүдээ л хийгээд явж байгаа. Яг тэрнээс илүү үнэхээр ингээд хийгээд алж талаад байгаа зүйл байхгүй. Тэгээд бодонгууд
магадгүй те ингээд өө чи ингээд хичээл номоо сайн хийгээд эсвэл ингээд ажил төрлөө сайн хийгээд ингээд наадах чинь ч гэсэндээ ямар нэгэн байдлаар ингээд хийж чадчихна гэсэн үг шүү дээ. Үнэхээр ингээд цаашдаа ингээд гоё болно шүү дээ гэж бодмоор байсан ч яг энийг бол хүн болгон л хийж байгаа. Хүн болгоны л чадах зүйл, хүн болгоны л хийх зүйл, үүрэг гэдэг зүйл байгаа учраас тэрнээс гадуур яг үнэхээр бусд хүмүүс шиг үнэхээр ямар нэгэн зүйл хийгээд ингээд үнэхээр тэр зүйлээрээ гоё амьдраач гэх юм уу, бүр ингээд амьсгалаад нэг тэгж алж талаад байгаа юм алга гэх юм уу. Тийм учраас л яг би үнэхээр хаана яваад байна да гэж үнэхээр бодоод үнэхээр нэг тийм хойно байгаа юм шигээр аюу их мэдэрч байна. Тэгээ тэр нь намайг эргээд аюу их стресстүүлж, аюу их сэтгэл санаагаар минь унгааж байгаа гэх юм уу. Ямарсан иймэрхүү мэдрэмж бодолтой л аюу их ямар ч байсан сүүлийн хэд хоног явлаа.